Төн удахгүй бид 2026 онтойгоо золгох гэж байна. За тэгээд шинэ оны босгон дээр бид бүгдээрээ эх оноо төлөвлөж олон зорилтуудыг тавьдаг билээ. Харин тэр нөгөө зорилгуудаасаа зөвхөн нэгийг нь л та эх онд биелүүлнэ гэж бодоод бусад зорилгоудаа түр хойш нь тавья гэвэл ямар зорилго үлдэх болоо? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр 50-а бит 2 шинэ оны босгон дээр эх онд илүү сэтгэл ханамжтай хэрхэн амьдрах талаар ярилцах гэж байгаа. Тэгэхээр хоёулаа подкастынхаа эхэнд амьдралаасаа сэтгэл ханамж авах буюу эх ондоо би илүү сэтгэл ханамжтай байхын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг одоо тайлбарлаж ярих байгаа. Тэр энийг одоо сэтгэл ханамжтайгаа илүү холбуулж тайлбарлаад тэгээ подкаст эхлэе. Тэр нөгөө сэтгэл ханамжгүй байдал юунаас үүсдэг юм бэ гэхээр мэдээж тэр жилдээ тавьсан зорилго нь биелээгүй, эсвэл төсөөлсөн шиг байгаагүй, тэ хүлээлт нь нийцээгүй гэдэг ч юм уу. Тэр гүй гэдэг тэр нөхцлөдтэй холбоотойгоор л ер нь бол үүсэж байгаа шүү дээ, тэ. Тэр яа тийм нөхцлүүд бид нэрээ өөрсдөө бас бий болгоод байна вэ гэдгийг ярих хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээ нэг судалгаа уншиж ирсэн чинь Scranton-ы их сургуулийн судлаачид 2014 онд нэг судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь шинэ ондоо одоо тавьсан тэр зорилгоудаа хүмүүсийн ерөөсөн 8% л биелүүлж чаддаг гинэ. Тэгэхээр үлдсэн хувь нь яадаг вэ гэхээр төлөвлөдөг. Гэхдээ тэр төлөвлөсөн зүйлс нь хүрэхэд хэцүү, эсвэл магадгүй нөөц боломжинд нийцэхгүй. Одоо биелүүлэх цаг хугацаа зөвхөн 1 жилийн дотор биш, нэлээд хэдэн жил шаардлагатай байдаг ч гэдэм үү. Тэгэхээр нэлээх бид нар бас сэтгэл хөдлөлтөөрөө тулгуурлаж зорилго тавьдгаа гэдгийн нэг илэрхийлэл юм болоо гэж бодож байна. Тэгээ би бас өөр дээрээ ч гэсэн жишээ аваад ингэ бодлоо л доо. Ингээ мэдээж хүн болгон тэгдэг байх. Өнгөрсөн онд маань ямар байлаа. За эх ондоо би тийм төлөвлөж ингээл өөртөө төлөвлөгөөгөө бичээл эсвэл өөртөө загтал бичээл ч юм уу те. Тэнгүүд мэдээж өнгөрсөн оныхоо юмнуудыг уншихаар их сайхан юмрцсан байдгаа. Тэгин ингээ тэгсэн гэл. Тэгтэл яг үүндээ бодиттой тал дээр хэрэгжүүлснээ харангуут маш зөөхнө хэрэгжсэн. Тэнгүүд шууд сэтгэлээр унж байгаа юм. Би хамжуулж чадаагүй шүү дээ. Би зорж исэн юмд шал өөр юмд анхаарал хандуулад яваад байсан биз дээ. Гэт өөрийгөө буруутгах байдал руу орж байгаа. Тэгээ эргээд за би тэгвэл юу ч хийхгүй ингээ зүгээр л байгаад байсан юм уу гэхээр тийм байгаагүй. Бол нь ажиллаад л байсан, хичээгээд л байсан, суралцаад л байсан тий. Тэгсэн хэрнээсээ нөгөө сэтгэл ханамжтай байдал байхгүй байгаа байхгүй. За тэгэхээр бидний нөгөө нэг тухайн ондоо жилдээ яг ийм дүгндэг цаг үе учраас ийм зүйлсийг бас хүмүүс маань мэдээсэй гэдэг үднээс ярьж байгаа. Тэгэхээр бидний энэ зорилго төлөвлөсөн зүйлс маань нэгт маш их сэтгэл хөдлөлтөөр тулгуурлаад байд юм болов гэж бодож байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор сэтгэл ханамжгүй байдал бий болоод. Гэтэл яг үндэ энэ нөгөө сэтгэл ханамжгүй байдал маань бол сэтгэл ханамж гэдэг юм чинь нэг юм төгс төгөлтөр те ямар ч одоо алдаа дутагдaltaгүй тийм юмнаас үүсэж байгаа зүйл биш шүү дээ те. Уул нь бид нар нэг хийцэн юм за болж ш тэгэл тэгэхэд тэрэн дээр сэтгэл ханамжиж үүсэж болно шүү дээ те. Тэгэхээр нөгөө сэтгэл ханамж гэдэг маань тухайн хувь хүний өөрийнх нь харж байгаа өнцгөөс тэгснээ бас магадгүй хүмүүсийн бас харж байгаа өнцгөөс нийгэм нийт даяараа олонх нь юу гэж боддгүйгээл айгүй олон зүйлсээс нөгөө хамаардаг учраас энэ дээр яг тийм л байвал таны зорилго маш сайн гэсэн үг гэж тодорхойлоход хэцүү. Тэгэхээр таны өөрөө чинь л одоо тэр харга өнцөг үнэлэмжтэй нэлээд холбогдох гэдэг юм л да. Тэгээ би энүүнийг бас нэг жишээн дээрээс харсан юм. Тэгээ тэр нь юун дээрээс харсан гэсэн чинь нөгөө амьдралын хүрд гэдэг нэг тасгал идэг штэ тий. Хүмүүст амьдралын одоо харилцаа, гэр бүл, амжилт, карьер, ажил хөдөлмөр одоо мөнгө санхүү юу гэдэг. Тэр ингээм амьдралын талбаруудаа нөгөө үнэлдэг. Тэгээ тийм дасгал хүмүүсээр ингээм маш олон хүмүүсээр ажиллуулж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүсийн ингээ үнэлэмж маш өөр байгааг ингээ харсан. Одоо магадгүй ингээ бид нар ерөнхийдөө зүгээр төсөөлөхдөө би ч гэсэн өмнө нь одоо тэр дасгалыг хийлэхдээ хүмүүст тийм одоо төсөөлөл суур юм тавьсан л байсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь юу гэж бодсон бэ гэхээр за залуу хүмүүс арай жоохон бага үнэлэх байх. Тэ 1-ээс 10 хүртэл үнэлдэг юм чинь залуучууд магадгүй 4, 5 ч юм уу тэгж үнэлэх байх. Илүү ахмад настай хүмүүс илүү өндөр үнэлэх байх гэж бодсон байхгүй амьдралын талбаруудаа. Тэгсэн чинь хүмүүсийн үнэлэмж бүр маш өөр байсан. Нөгөө бидний энэ ястай мундаг гэж боддог хүмүүс хүртэл одоо тэр дасгалыг маань хийж байгаа байхгүй. Тэгтэл тэр хүмүүс маань төсөөлсөн шиг үнэлгээ ингээд өгөөгүй. Тэнгүүт за энэ одоо хүн
нас нь маш залуухан ингээ жоохон байгаа учраас өөрийнхөө оноог ингэж үнэлэх байх гэд би бас төсөөлцөн. Тэр бол миний алдаа. Тэгэнгүүт тэр хүн болохоор бүр ингээ 7 8 метр дээр үнэлж байгаа байхгүй. Тэр хүн тухайн нөхцөл байдлаа яг одоогийн нөхцөл байдлаа байгаа байдлаа юу гэж үнэлж ийнэ гэдгээс маань сэтгэл ханамж хамаарах гээд байна. Тэгэхээр та сэтгэл ханамжтайгаар одоо эргчлээ ингээд өнгөрөөе гэх юм бол энэ олон зүйлсийг одоо харгалзах хэрэгтэй болчиход байна л да. Тэгэхээр юу таны хувьд сэтгэл ханамжтай вэ? Дээрэс нь төлөвлөж байгаа зүйл нь зөвхөн өөрийгөө өөртөөгөө харьцуулах гэдэг шиг харж төлөвлөх хэрэгтэй болж таарж байгаа байхгүй тийм. Дээрэс нь шинэ оны босгон дээр хүмүүс аягүй нөгөө нэг сэтгэл хөдлөлтэй, дээрэс нь яг нэг юм шинэ эхлэл гэдэг мэдрэмж төрдөг учраас аягүй их одоо бүх зүйл дүүрэн эхлэлтэйгэр байгаа гэдэг мэдрэмж төрдөг. Энергийн хувьд ч тэр те потенциалын хувьд, нөөцийн хувьд ч тэр ингээд чадах юм шиг мэдрэмж төрдөг. Тэрэн дээрээ суурлаж зориг тавих нь өөрөө яг саяны хэлсэн чиний нөгөө 8% гэдэг үр дүнд хүрэхэд байгаа байхгүй. Харин бид нэр үүн дээр юуг анхаарах вэ гэхээр сахилга батыг оруулж ирэх хэрэгтэй юм байна л да. Яагаад тэгэхээр бид нэг юм зориг тавилаа шүү дээ. Тэрийгээ ингээд биелүүлэх гэдэг байгаа тодорхой хугацааны дараа 365 хоногийн дараа ч юм уу. Гэтэл би 300 хоногт нь юу ч хийгээгүй байжгаад үлдсэн 65 хоногоос нь хийгээд эхлэх юм бол миний яг нөөц, энерги, нөхцөл байдал хүрэлцэх үгүй юу гэдэг зүйл ингээ яригдаж эхэлж байгаамаа. Тиймээс нөгөө өдөр тутмын дадал болон сахилга батыг нөгөө сэтгэл хөдлөл мотивацтайгаа хослуулснараа та нөгөө бодит зорилгын үр дүн харнаа гэдэг бас тайлбаруудыг уншсан. Тэр бас айгүй үнэн бөгөө сонирхолтой санагдсан. Миний бас нэг уншиж ирсэн юм дээр энэ яг өгүүлбэр наа. Би тэр өгүүлбэрийг бүтнээр нь уншаад өгчмөр санагдаад байна. Энэ дээр ингэж байгаа. Сэтгэл ханамж өндөр хүмүүс өөрийгөө илүү бодиттой үнэлдэг, стресстэй нөхцөлдөж, тайван бодож шийдвэр гаргадаг, эрүүл харилцаатай, сэтгэлийн хаттай уян хатан байж чаддаг гэж байгаа байхгүй. Тэр айгүй гоё нөгөө бидний дандаа хүсдэг эерэг шинж чанарууд байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл ханамж гэдэг чинь бүр ингээд төгс төгөлдөр байхаараа л ийм одоо сэтгэл ханамжтай эсвэл 100% гүйцэтгэлтэй байхаараа л сэтгэл ханамжтай байдаг биш. Энэ дээр ингээд харангууд асуудлыг ер нь нөхцөл байдлыг илүү бодиттой үнэлцдэг. Тэгэд стресстэй нөхцөл тулгардагч түүнийг ингээд даван тулдаг гэдэг энэ утга агуулгад явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь таны хувь үнээс чинь л их шалтгааллах нь дээ тий. Бид нэр хэрхэн одоо нөгөө олон зорилго маань биелээгүй байна гэдэг чинь ер нь бол бид нар бодиттой төлөвлөж чадаагүй л гэсэн үг хана шүү дээ. Нөгөө миний түрүүний ярьдаг сэтгэлээр ундагч ил маань би бас л тэгээ шинэ аа эхлэх гэж байгаа юм чи яг догтлол хөөрөл угаасаа баяр ямар гоё хүнд ийм одоо догтлмоор тий татай тийм гоё мэдрэмжүүдийг өгдөг лээ. Гэтэл яг тэр догтол дээр тулгуурлал тэгин гэж баг 20 30 жигсэл гаргацсан. Тэгтэл яг чеклээд үтсэн чинь жилийн төгсгөл чеклээд үтсэн чинь нэг хоёр нь л биелсэн байдаг л тэгжсэн. Тэгвэл 51-ийн хувьд энэ оноод төлөвлөхдөө одоо сэтгэл ханамжтайгаар одоо 2026 оныг дуусгахыг гэвэл яаж төлөвлөе гэж бодож байна? Юун дээр анхаарай гэж бодож байна? Одоо нөгөө ажлын зүйлсээ хийхдээ ч тэр тэгэл ер нь ингээл оюутан байхдаа ч тэр сонсч ийсэн нэг дүрэн байгаа юм. Тэгтээ тэр дүрмийг маш их сонссон. Одоо наваг хэлэхээр та бүгдээрээ сонссон байгаа. Гэхдээ хизээч хэрэгжүүлж байгаагүй зүйл байгаа. Гэхдээ тэрний маш чухлыг би одоо л бас ойлгож байна. Смарт төлөвлөгөө гэдэг зүйл байгаа. Тэгэхээр тэр смарт гэдэг нь та нөгөө интернетээс бас сонсож байгаа хүмүүс маань задлаад бүр монголоор ч гэсэн зөндөө гоё тайлбарууд нь гараад ирнэ. Уншаад үзээрэй. Гол юм нь юу вэ гэхээр хэмжигдэхүйц, бодтой, биелэгдэж болох байж цаг хугацаатай тэгээ нөөц боломжиндаа тулгуурлаад одоо зорилгоо төлөвлөгөө боловсруулна гэж байгаа. Тэгэхээр нөгөө байгууллагын магадгүй төлөвлөгөө энтертэй холбоотой ажлууд нэлээ хийдэг хүмүүс манаа л энэ смарт шинжилгээ гэдэг юмыг айгүйх сурсан байгаах. Тэгээ смарт одоо гэдэг тэр зүйл маань зөвхөн ажил дээр хэрэгдэад байгаа биш, байгууллага ч гэсэн ямар нэг амжилтын төлөө л явж байгаа шүү дээ. Урагдаж дороотхын төлөө явдаг байгууллага гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр зорилготой хүрэхэд нь ямар шинжилгээ чухал юм бэ гингүүд нөгөө смарт гэдэг үгний нөгөө эхний үсгүүдийн товчлол байгаа шүү дээ. Түүнийг л шингээсэн байвал одоо зорилтондоо хүрж болж гин гэж үздэг байгаа байхгүй. Тэгээд би эх онд одоо өнөө маргаашгүй шинэ он гарлаа. Тэгээд зарим зүйлсээ аль төлөвлөсөн. Тэгээд зарим зүйлсээ бас ингээд жоохон бодоод төлөвлөх бас хэрэгтэй байгаа. Тэгээд үүн дээрээ смарт гэдэг тэрийг бол бүр маш их бодож байгаа.
Хувь хүнийхээ өөрийнхөө өөр дээрээ хийх зүйлс дээрээч тэр одоо миний сурч хөгжих тэр зүйлс дээрээч тэр энийг айгуух бодож байгаа. Чиний хувьд яаж байна? Би ингэж бодсон юм. Хамгийн ихэнд асуудаг асуулт аваад чагсаалтуудаасаа бүгднийг ингээд хасж байгаа зөвхөн нэгийг авч үлдэх гэх юм бол би нэг л үг авч үлдчихэж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр мэдэр. Хүмүүсийн амьдрал ингээд ялгаатай байгаа. Зарим хүмүүс яг ингээд нөгөө өглөө ажилдаа яваад одоо ажиллаад хараад ч юм уу яг нэг юм карьертэй өдөр тутмын амьдралын юм л ингээд явж байгаа. Зарим хүмүүс одоо магадгүй нөгөө яг ажил хийхгүйгээр хин нэг асарч байгаа ч юм уу те эсвэл зарим хүмүүс онлайнаар ингээд ажиллаж байгаа гэдэг амьдралын хэм маяг өөр байгаа байхгүй. Тэгэнгүүт нийтлэг ийм одоо зөвлөмжүүд яг өдөр тутамдаа ажил төрлөө гүйцэтгээд явж байгаа ингээ хүмүүс чиглэлтэй юм шиг надад санагдсан. Миний хувьд болохоор би төрдөө ингээд нэг юм арай өөр амьдралын хэм маягаар ингээ явж байгаа болж таарж байгаа. Тэгсэн чинь миний зорилго юу болоод ирсэн бэ гэд би өмнөх оноо ингээ дүгнж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө би ингээ нөгөө өөрөө өөрийнхөө одоо нөгөө учрыг олох гэдэг шиг өөртөөгөө нүүрэлдэж ингээ амьдралыг мэдрэх зүйлийг би айгу хоригдуулсан юм байна гэдгийг би анзаарч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт амьдрал болж байгаа чухал үйл явдлуудаа ингээ чагсаагаад бичигвэл айгу цөөхөн юм ингээ бичих гээд байгаа юм шиг. Гэтэл би чинь 365 өдрийг туулчаад байгаа шүү дээ гэд өөрөөсөө асууж байгаа. Ингэхээр бид нэр заримдаа ингээ нөгөө талархалтай, сайхан байх, эсвэл өвдөлттэй ч гэсэндээ надад ийм ухаарал яг амьдралын таашаалыг мэдрүүлэх зүйлүүдийг ингээд одоо игнордох буюу үл тоогоод явцдığım байна гэдгийг би анзаарсан байхгүй юу. Тиймээс би бүгднийг мэдрээ гэж зүгээр өөртөө хэлсэн. Сайхан ч бай, муухай ч бай мэдрэх. Тэгвэл яг нэг юм амьдарч байгаа гэдгийг мэдрэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зорилго бол ингээд нэг юм илүү хувь хүний хөгжил юу гэдэг чи мэдгүй юм даал тухамсар шашин ч юм уу нэг тиймэрхүү талтай ингээ холбогдож явчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би зүгээр энэ дээрээс хүмүүс юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр та мэдээж хэрэг 2026 онд гоё ингээ сэтгэл ханамжтай өнгөрөхийг хүсэж байгаа. Тэгээд өөртөөгөө яг ингээ сууж агаад асуугаад үзээрэй. Юуг ингээ биелүүлээд, юуг мэдрээд, юуны үр дүнг ингээ харчихсан гэж хүсэж чинь тэрийгэ хийгээрэй л гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээ би өөрхийн амьдралын ингээ өөрчлөлт, давлгаа ч юм уу бүх зүйлийг бодож агаад за би мэдэрч сурах юм байна. Тиймээс би мэдэрнэ гэдэг зорилго тавья гэж би бодсон. Тэгэхээр хүн болгоны амьдрал ялгаатай учраас өөртөө тохирох өөрийнхөө сэтгэл ханамжийг юунаас авах юм? Одоо тэр зорилгоо тавих нь дээр л гэж хүмүүст хэлье. Одоо ингээ найз нөхдөдөө ярилцж байхад, ажлынхаа хүмүүстэй ярилцж байхад ч юм уу, эх хонд ингээ чи юу хийж амжуулъя гэж бодож гин, юу хийж бүтээе гэж бодож гин гэхээр хүмүүс ер нь нэг юм нүдэнд харагдах, эсвэл ямар нэгэн үнэлгээдэг үнэлтээр хэмжигдэх, гарт баригдах тийм зүйлсийг л илүү төлөвлөөд идэм шиг анзаарагдсан. Одоо тийм зэрэгэ хамгаална. Ийм юмыг сураад тийм сертификат авах ч юм уу те машинтай болно, байртай болно гэдэг ч юм уу. Ийм зүйлсийг илүү одоо төлөвлөд байгаа юм шиг анзаарагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ бол мэдээч хүний амьдралын суурь хэрэгцээнүүд юм бас ингэ нэг учраас төлөвлөх хэрэгтэй. Үүндээ зорихын төлөө хичээх хэрэгтэй. Гэтэ бид нар нэг юм өөртөөгөө холбоотой зүйлсийг төлөвлөх нь айгүй багассан юм шиг санагдсан. Би өөр дээрээ ч гэсэн бас харсан. Уул нь ингээд те өдөр алган амьсгалын дасгал хийгээд өдөр алган бясалгад сураад тэгээ өөртөөгөө илүү их ажиллана. Өөрийнхөө бодлыг анзаардаг болно, нөгөө мэдэрдэг болно, ажигладаг болно гэдэг чинь хүртэл нөгөө бусад тавиад байгаа зорилготой дүүхүүц маш том зорилгоод байгаа байхгүй тий. Гэтэл нөгөө дандаа нэг үнэлгээгээр ч юм уу эсвэл ямар нэгэн бичиг цаас баримт юу гэдэг те түүгээр л хэмжигдэх тийм зорилгоодыг тавьчаад байгаа болохоор бидний бас нөгөө сэтгэл ханамжтай нэг жилээ өнгөрөхдөө дуусны дараа сэтгэл ханамжгүй байхад нөлөөлөд байдаг бас нэг хүчин зүйл юм болов уу гэж анзаарсан. Магадгүй. Бас чамайг ярьж байхад ийм зүйл орж ирж байна. Хүмүүс турах зорилго маш их тавьдаг тий. Би ч гэсэн гэж. Тийм би ч гэсэн. Тэгсэн чинь турмаар байгаа. Тэгээд за маргааш хийя гэдэг юм бол айгүй амархан баггүй юу? Тэгж шийдэх. Тэгсэн чинь та турмаар байгаа юм биш үү тийм үү? Тэгвэл та өнөөдөр хоолныхоо илчлэгийг багасгах. Эсвэл та яг одоо ингээ гараад нэг 30 минут алхаад юм уу гүйч гээ яг одоо. Тэгтэл хиймээр байна уу гэж өөрөөсөө асуун заяа. Тэнгүүд яг үндэ хүмүүс зацлалаа. За хойшлуулъя. За маргааш болчих. Ягаад гэвэл би яг одоо ядраад байна гэдэг юм шалтак ингээ өөртөө би гаргад юм байна л та. Хэрвээ ингэж байгаа бол
зорилго биелнэ гэдэг жоохон улам хэцүү болно гэсэн. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр та зорилгоо гаргаж байгаа бол сонголтоо хий. Тэгээд үйлд. Бид нөгөө үйлдэлийн хэсгийг их дутуу орхиод байдаг байж магадгүй. Төлөвлөж, бичих те ингээд уншиж судлах ийм хэрэгтэй юм байна. Ингэж хооллох юм байна. Энэ тасгал байд юм байна. За энэ хүнийг би дагах юм байна ч юм уу те. Энэ дээр өнгөө тасгал байна гэдэг ингээд маш олон мэдээллүүдийг би хуваагаад авчиж байгаа те. Магадгүй би тамирынхаа хувцсыг, пүүзийг, гүйлтийн замаа бэлдсэн. Тэгээд үйлдэл дутчихад байдаг. Бид нэр ингээд үйлдэл дээр маш их гацдаг. Тэгээд тэр үйлдэлийг хийх сонголтыг хийгээд жинхэнэ нөгөө сахилаг баттайгаар өөртөө нөгөө үзэлцэж эхлэх юм байлээ. Тэгэхээр зорилго төлөвлөх гоё, хэрэгжүүлэх заримдаа юм хэцүү. Тэгээ өөртөө үзэлцэх зүйл гарч ирдэг юм шиг санагдсан. Сая гэнт тэр санаанд орж ирээд хэлмээр санагдаад. Тэнгүүт яг одоо бидний хийдэг зүйл байгаа байхгүй нөгөө за ийм зорилго тавихын тулд би яах хэрэгтэй гэл нөгөө төсөөлөлтөө эсвэл нөгөө дэвтэр дээрээ ингээд яг бичгээсээ өмнө эсвэл зарим хүмүүс нөгөө гоё юу хацсан гэдэг шүү дээ. Мөрөөдлийн самбар энэ төр гэдээ гоё хийцэн байдаг шүү дээ. Тэнгүүд тэр зүйлс төр их цаг зарцуулцдаг. Тэгээ яг за тэгвэл би жингээ хасмаар байгаа юм бол өдөрт 30 минут. За 30-аа бүр үнэхээр амжихгүй тийм байвыг гэх юм бол 20 минут л маш сайн ингээд алхацдаг бай. Эсвэл сайн дасгал хийждэг бай. Гурилын мэдгээ болооч гэдэг юм нөгөө иймэрхүү юмнуудаа ингээд мартаад тэгээд сэтгэл хөдлөлөөрөө ийм хүлээлт маш том хүлээлтүүд үүсгээд зорилгоо тавьчихдаг байна. Тэгээ үүн дээр тулгуурлаад хүний сэтгэл зүйд юу болдог гэсэн чинь бас ялангуяа одоо шинэ он солигдох тусам хүмүүст юу нэмэгддэг вэ гэсэн чинь төгшөөр нэмэгддэг гэж байгаа байхгүй. Яана өнгөрсөн он тийм амжуулаагүй. Одоо эх онд ч гэсэн дахиад нөгөө зорилгоудаа тавих нь дээ. Одоо энэ онд ингэж чадаагүй юм чинь эх онд бас л тийм байх та гэд төгшөөрийг нь айгүй юм нэмэгдүүлдэг үе гэж байгаа юм. Тэгэхээр ийм магадгүй төгшөөрийг та мэдэрсэн бол зүгээр та нормал сэтгэл зүйтэй тий зүгээр байна. Хүн болгонд бас ийм мэдрэмж төрж байгаа. Гэхдээ мэдээж төгшөөртэй явах таатай биш учраас энэ төгшөөрийг юу одоо бий болгочваа гэдэг рүү анзаараад үзээрэй. За тэгээд нөгөө өөрийнхөө хүлээлтийг бас хэдүүлээ бодтой нөө үгүй юу гэдэгтээ тулгуурлаад харах хэрэгтэй байна шүү дээ. Ямар ч ингэж хэмжигдэх зорилгогүйгээр шууд за ямар ч хэсэн турсан байна гэд тэгэнгүүт ер нь бол 100 г хасах чинь турах штэ тий. Тэгэхээр яг хэдэн килограмм турсан байх гээд байгаа. Яг яахын тулд турах гээд байгаа тий. Гол нь өөрийнхөө бас өөртөө зориулж тэр үйлдэлүүдээ хийх юм бол танд бас сэтгэл ханамжтай байдал нь илүү хөндрөл байнах гэж бодож байна. Тий. Одоо нэрээ чамаг хэлсэн чинь би турах зорилго тавилаа. Тэ нэр хэний төлөө зорилго тавьдаг вэ гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй бидний турахтай холбоотой энэ зорилго нөгөө нийгэмдээ ингээд нөгөө сайхан харагдах тий хүлээн зөвшөөрөх. Ерөөсөө тийм болчих гээд. Тэгээ сүултээ ингээд бодоод хахаар ер нь турч мөржлээ зүгээр эрүүл бай гэж ингээд хүртэл бодох үе хэмжээнд зорилгоо нөгөө биелүүлэхгүй хойшилж явсаар байгаад нөгөө унтран шантран гэдэг шиг. Хүн чинь нөгөө 72 цагийн дотор нөгөө шийдвэр гаргаад үйлдэл авахгүй бол тэр зүйл тархинд нөгөө удаашруулах магадгүй нөгөө залхах мэдрэмжүүдийг үүсгэдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ турах зорилго тавьсан бол ядаж 72 цагийн дотор гүйлт хийдэг ч юм уу те нэг үйлдэл хийж эхлэх хэрэгтэй. За тэгээд хоёлаа одоо сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг айгүй олон зүйлсийг ярьлаа. Тэгээд сэтгэл ханамж гэл тэгэхээр хүмүүс өөрөө өөрсдийнхөө бас нэг тодорхойлж байгаа. Гэхдээ ингээд сэтгэл ханамж гэдэг чинь яг энэ шүү гэд шууд ингээ харуулад барьчихад хэцүү. Нэг ингээд зүйлийг одоо жишээ нь энд байгаа дэвтэр байлаа гэхэд надад гоё харагдаад эсвэл надад муухай харагдсан чи чамд гоё харагдчихэж болно. Тэгээ хүн болгоны ингээд нөгөө өөрийнх нь үнэлэмж, өөрийнх нь магадгүй юу тухтай санагдаг, таатай санагдаг гэл тэр бүхнээс шалтгааллах учраас үнийг яг ингэсэн л байвал төгс сэтгэл ханамж шүү гэж тодорхойлоход хэцүү. Гисэн эдэ ч гэсэн хоёлаа бас сэтгэл ханамжид нөлөөлдөг өөр нэг хэдэн зүйлсийг бас хэлээд тэгээд яаж сэтгэл ханамжтай өнгөрөх вэ гэдэг тал руу нэрээ тийм. Сэтгэл судлалт өөрийгөө тодорхойлох онол одоо гэж монголоор орчуулад байгаа юм онол байдаг. Тэгээд энэ онол дээр хүнийг өөртөө сэтгэл ханамжтай байх, сайн сайхан байдалд нь тусалдаг 3 хэрэгцээ байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл тэр 3 хэрэгцээ нь юу вэ гэсэн чинь эхнийх нь хүн сонголт хийх эрхтэй байх юм бол хоёр дахь нь хүн өөрийгөө чадвартай, бүтээмжтэй байна, би чадчихна гэдэг мэдрэмжтэй байвал за гурав дахь нь бусдад холбоо харилцаатай байх юм бол
хүний сайн сайхан байдал, сэтгэл ханамжтай байдал маш чухал ингэж хөшүүрэг болдог 3 зүйлээ гэж үзэж байгаа юм. Тэгэхээр үүгээрээ би гол нөгөө юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нар сэтгэл ханамжтай сайхан баймаар шүү дээ. Эх хоног сайхан өнгөрүүлмөр шүү дээ. Тэгэхээр энэ зүйлсийг бид нар мартаж одоо болохгүй нэ. Хэн нэгэн сонголт хийх эрхтэй байна гэдэг чинь хэн сонголтыг хийх юм? Би өөрөө л сонголтыг хийж тэ. Тэгэхээр та өөрийнхөө төлөө үйлдэл хийж байна. Би өөрийнхөө төлөө юм чинь би өөрөө сонголтыг хийж ин гэх мэтчлэнгээр хэн нэгэнд зориулж биш өөртөө зориулж та зорилгоо тавих хэрэгтэй ахна. За бас өөрийнхөө мэдээж өөрийгөө шин зүйл сорих зүйтэй. Гисэн хэдий ч гэсэн та өөрийнхөө нөгөө нэг би болж ийн чадж ийн гэсэн тэр мэдрэмжээ авах зүйлсийг орхигдуул болохгүй шүү. За тэгээд заримдаа би бас сүүлийн үед нэг хүмүүсээс ийм зүйл ингээд сонссон. Одоо хүмүүстэй ингээд харилцахаар айгүй хэрэггүй энерги зарцуулагдаад байна тий. Тэгэхээр хүмүүстэй харилцаж тэгж энерги зарцуулж байхынхаа оронд тэгээ өөрийнхөө хөгжүүлэх зүйлстэл төвлөрөө гэдэг яриаг хүртэл цог ярилцаад хийжсэн хүнээсээ сонссон. Тэгээ тэр хүнийг одоо зорилгынхоо төлөө явж гинэ гэдгийг бол ингээ харах нь сайхан боловч нөх хүн харилцаанд донд хөгжиж идэг шүү дээ. Тэр харилцаа бол хизээж таны орхиж болохгүй, мартаж болохгүй, өөрөөсөө холдуулж болохгүй зүйл юм шүү гэдгийг бас хэлмээр байгаа. Тийм. Тэгээд энэ нөгөө нэг орчин харилцаатай холбоотойгоор яах чаргагүй одоо хэрхэн сэтгэл ханамжтайгаар амьдрах уу, хэрхэн сэтгэл ханамжтайгаар зорилгоо биелүүлэх үү гэдэг хэсэг дээр орж ирдэг юм билэ. Яагаад тэгэхээр бид нөгөө нэг ямар хүрээлэл, ямар орчинд байгаа нь одоо бид нарт заримдаа нөлөөллийг авчирдаг. Гэхдээ энэ нь шууд утгаараа ингээл таагүй харилцаанд байлаа гэж угаасаа таны харилцаад одоо таагүй болно гэсэн үг ш. Мэдээж эрэг та тэнд нөгөө контролыг аваад төхөөрөмжтэй хариу үйлдэлүүдийг үзүүлэх боломжтой. Яг нөгөө талаараа нөгөө эффектүүд, нөлөөллүүд байдгаа гэдэг учраас та 90 он төлөвлөгөөгөө гаргахдаа нөгөө хүрээлэл, орчин, за магадгүй тэр нөгөө зорилгоо ингээ хуваалцаж ярих найз нөхөд ч юм уу нэг нөгөө партнер сонгоорой гэж хэлж байгаа байхгүй юу? Жишээл юм бол за турах зорилгоо л ярил л да. Турах зорилгоо тавьсан гэхэд найздаа би нөгөө нэг ийм үйлдэл хийж чадсан штэ гэдгийг хэлнэ. Би нэр өглөө 5 цаг тусаад 30 минут гүйж чадсан. Би орой ингээд үнэхээр хамттай мэдмээр ингээд санагдсан. Тэгээ би тэр зүйлийг ингээд өөр зүйлээр орлуулад ингээд алин мэдсэн штэ ч юм уу. Гэх мэтчлэн нөгөө хийж байгаа зүйлүүдээ хуваалцах партнер байдаг нь өөрөө хүн аягүй юм сэтгэл зүйн дэмжлэг болдог. Нөгөөдөөгөр саяны 51-ийн хэлсэн шиг би хийсэн гэдгээ нөгөө баталгаажуулж байгаа тийм мэдрэмжийг авч байгаа нөхцөл болох юм байна л да. За тэгвэл хоёулаа одоо хүмүүст яаж хэрхэн сэтгэл ханамжтайгаар эх оноо өнгөрөөхийн тулд төлөвлөгөөгөө хэрхэн гарах вэ, яах вэ хөө гэдэг талаар ярилцъя. Өөрсдөө бас хэрэгжүүлэх гэж бодож байгаа юмнуудаа. Тэрнээс өмнө би бас нэг юм уншмаар байна гэж. Би ингээд нөгөө одоо янз бүрийн ингээл онлайн ном ч гэнэ үү, зохиолын ном ч гэнэ үү, ер нь ингээ ном уншихдаа өөртөө таалагдсан хэсгүүдээ ингээ бичээд авчдаг байхгүй. Тэгээд саяхан өмнөх дугаараас эхлээд тэр таалагдсан хэсгүүдээ ингээ эргүүлж ингээ уншаад яг бидний ярих гэж байгаа подкасттай маань холбоотой зүйлсээвэл бас хэлжээ гэж бодсон. Тэгээд нэг номон дээрээс уншиж исэн хэсгийг бас хүмүүст уншиж өгмөр чамдаас уншиж өгье. За амьдралыг харьцтай жигмэг гэж бодох хэрэгтэй. Тэр харьцаг чиний дуртай болоод дургу төрөл бүрийн жигмэг байгаа гэж бодъё. Дуртайгаа эхлээд идчихвэл дургу жигмэг нь үлдчихнэ. Амьдрал үнэндээ харьцагтай жигмэгээс огт ялгаагүй гэдэг зүйл байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг харьцагтай жигмэг гэхээр нөгөө төмөр харьцагтай жигмэг байдаг шүү дээ. Тэр төсөөлөгдөд уншаад тэгээ надад энэ хэсэг бас айгүй гоё санагдсан. Тийм ээ. Сая чамайг ботсон чинь надаа нөгөө хайрцагтай жигнэгээ төсөөлж байгаа шүү дээ. Тэгээд дуртай жигнүүд гэдгсэн чинь одоо шоколадтай үйдэг чи би ингээл дотроо төсөөлөл хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэрэн гэсээ би дуртайнуудаа ингээ идээд дуусгацсан чинь яг идмээргүй байгаа нь үлдчихвэл ямар юм онцгүй байдгийг нөгөө сэтгэл ханамж хайчих вэ гэж бодод байгаа. Тэгсэн чинь эндээс тэнцвэр гэдэг үг гарч ирж байгаа. Одоо бид хоёрын нөгөө та бүхэнд тэгвэл хэрхэн сэтгэл ханамжтай бид нэр эх оноо өнгөрүүлэх юм бэ гэдэг ихний одоо тип болж байгаа гэхүү тэнцвэр. Тэгэхээр энэ хүү тэнцвэр нь өөрөө юм болгон дээр яригдчих болно. За тэгэхээр би нэгдүгээрт нөгөө энерги дээр ярмаар байна. За бид нэр эх оноо дүгнэхдээ бас ингэж дүгнэж болох юм билэ. Өөрөөс ийм асуулт байна. Би юунд маш их энерги зарцуулсан бэ? Тэгээд тэр энерги зарцуулсан зүйлстэй та хэр сэтгэл ханамжтай байгаа, өөр түнтэй байсан уу? Та
юун дээр энерги их нөгөө сөрөг утгаараа алдсан мэдрэмж төрсөн бэ? Юун дээр их нөгөө энергиээс сорулж байгаа юм шиг, үр дүнгүй энерги алдсан юм шиг санагдсан бэ? Тэгэнгүүтээ энэ бүх зүйлээ өнгөрсөн онд харж дүгнээд эх оноо одоо төлөвлөхдөө тэгвэл та мэдээж зэрэг биднэрт ингээд энерги тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа шүү дээ. Үүнийгээ би яаж тэнцвэртэйгээр энерги хуваарлалт хийх вэ? Юунд илүү би энерги зарцуулах юм? Харин би юунаас татгалзах уу гэдгийг нөгөө бодох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энерги чинь одоо бие махбодын хувьд ч тэр тархины хувьд ч тэр бид нэр үнэхээр ингээд сэтгэл зүйн хувьд ядраад ч юм уу тийм нойргүй байхаар энерги ингээд дутагдаад ажлаа гүйцэтгэхэд хүндрэлтэй болдогтой адилхан бидний энергийн тэнцвэргүй байдал ингээд алдагдаад ирэхээр амархан хийж чадах зүйлээ ч гэсэн бид нэр хийхэд хүндрэлтэй болдог. Тэгэхээр та юунд илүү энерги өгмөр вэ? Юунаас энерги хамгаалмаар вэ? Тэрийг бодолцоорой гэж нэгдүгürt нэлмээр байна. Одоо хэдий ингээд нөгөө нэг сөрөг одоо зүйлс гэх юм уу токсик зүйлсээс холдоод нөгөө энергийг сороод идэг зүйлсээс холдсон ч сайхан энерги авдаг тийм эрчүүч авдаг зүйлс ч гэсэн заримдаа хэцүү бэрхшээлтэй хүнийг нүүр тулгадаг штэ. Тэгэд нэг айгүй гой нөгөө өгнүүд идэг штэ нөгөө сайн муу ээлжилж байгаа болохоор хар цагаан ээлжилж байгаа болохоор бидний амьдралын сайхныг мэдэрт юм аа гэдэг юм уу те. Тэгэхээр яг түрүүний нөгөө жигмэгийг зөөрлөж хэлдэг шиг мэдээж одоо дан овёсоор хийсэн жигмэг шоколадтай жигмэг хоёрын аль нь чихэрлэг вэ гэвэл мэдээж л шоколадтай жигмэг нь илүү чихэрлэг байгаа шүү те. Гэхдээ овёстой байгаа учраас нөгөөтгийнх нь амтыг бид нар мэдэрч байгаа байхгүй юу? Хэцүү зүйлс тулгарч байгаа болохоор сэтгэл ханамжгүй байдал та мэдэрсэн бол бас зүгээр сэтгэл ханамжгүй мэдэрсэн болохоор та сэтгэл ханамжтайг мэдэрч чадах байхгүй юу те? Тэгэхээр саяны бас хэсэг айгүй чухал нөгөө тэнцвэр баланс те нэг зүйлд нь хэтэрхий их ташуураад ингээд явчихгүйгээр төлөвлөрөө гэдэг бас чухал санагдаж байна. За дараагийн миний нэг хэлэх зүйл бол хэд их биш бас хэтэрхийг ачаалттай биш төлөвлөгөө гаргаарай гэж хэлмээр байна. Нажиг 20-30 юм битгий гаргаарай. Хэзээч тэр 20-30 одоо ёо тэг жилд 12 сар ах чи яаж 20 бичсэн би бүр одоо өөрийгөө тэр хитэн 3 4 жилийн өмнөх юм уу тэрийгэ бодонгууд ингээд жилд 12 сар байхад яаж дэв зорилготой байснаа одоо ч ойлгохгүй байна. Тэгээд тэрнээс хойш заа бэлээ. Ерөөсөө нэг 4 5 тэ цогл юм бичдэг болъё гэж ингээд бодсон. Тэгээд эн чинь бид нар ажлахын төлөө л энэ 365 хоног өнгөрөөгөөд байгаа биш. Тэ? Эсвэл за турах гэд ярьсан чи тэр жишээнээс бүр салдгүй. Турахын төлөө л энэ 365 хоног өнгөрөөгөөд байгаа биш. Ажиллах гэж, амьдрах гэж, хаяа бас тэ гуниглах гэж тэ ганцаард гуниглах гоё штэ тийм мэдрэмжүүдийг авах гэж баяр жаргал тэгэл энэ бүх зүйл чинь холилдохж биднэрт 365 хоног маань ингээ эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх зүйлсээ хэтэрхий өдрөгөөр битгий төсөөлөөрэй. Бас бүх зүйлсийг хэтэрхий битгий сөргөөр төсөөлөөрэй. Тэгээ үнэхээр таны одоо магадгүй хүмүүс нөгөө айгүй бас сэтгэл зүйн хувьд дарамттай стресстэй мэдрэмж төрүүлдэг зүйл бол яалтгүй санхүүтэй холбоотой болоод өвчтөг. Тэгэхээр таны үнэхээр санхүүгийн боломж болцоонд чинь одоо нийцгүй байгаа бол тэгэх боломж хомс байгаа бол өөртөө бүр тийм санхүүгийн дарамт үүсгэх зорилго тавьж явах юм тий. Тэрний оронд арай өөр хөнгөн, арай нагуур тийм зорилгоодыг тавиарай. Хэд их биш, хэтэрхий ачаалттай биш төлөвлөөрэй. За ойлголоо. Тэг дараагийнх нь нэг тэнцвэртэй холбоотой зүйлийг ярив. Энэ болохоор амьдралын талбаруудад аль болох одоо нөгөө тэнцвэртэй хандах. Дандаа одоо ажил гэж явахгүй, тэгээ эсвэл зөвхөн гэр гэж явахгүй, эсвэл зөвхөн хувь хүний хөгжил ч юм уу гэж явахгүй, аль болох эрүүл мэнд, санхүү, за ажил, тэгээд гэр бүл, найз нөхөд, магадгүй хувийн чөлөөт цаг ч юм уу энэ талбаруудаа аль болох нөгөө тэнцвэртэйгээр одоо хандах гэсэн үг. Тэгжээж бидний нөгөө сэтгэл ханамж буюу одоо манай подкастны чинь гол агуулга сэтгэл ханамж авах гэдэг шүү дээ хэдүүлээ тэрийг биелүүлэх гэдэг. За тэгээд энэтэй холбоотой би нэг зүгээр нэг ийм зүйл ойлгосон байхгүй юу? Би өөрийгөө гэр бүлтэй айгүй их цаг зарцуулдаг гэж би ингээд бодсон байхгүй юу? Тэгсэн чинь үүний сацуу би нөгөө хамаатан саднуудаа орхитуулад байдаг гэдгийг анзаарсан юм. Энэ хүмүүсийн хувьд тийм ч ач холбогдолтой байж магадгүй. Үгүй ач холбогдолтой биш байж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд гэд бодох нөхцөлч болж магадгүй. Харин миний хувьд би заримдаа хамаатнуудтайгаа холбогдох хэрэгтэй юм байна гэдгийг би анзаарсан байхгүй юу? Тэгэнгүүт гэр бүл гэдгийн цаана дахиад нөгөө хамаатан садан гэдэг зүйл байгаа. Тэгээд
зөвхөн баяраар л ярьдаг биш, хаяа нэг ажил төрлийн сайн уу, одоо юу вэ да, би ингэж юм, та ингэж юм уу гэж сонин сайхан хуваалцах тийм харилцаа хүнд нэрийг хэрэгтэй байд юм биш үү гэдгийг би анзаарсан юм. Тэгэхээр та бүхэн бас нөгөө эрүүл мэнд, амьдралын одоо эрүүл мэнд, гэр бүл гэд бүхэд амьдралын талбаруудаа ингээд бодож байгаад аль нэгэнд нь дутагдаад байсангаа та ингээд нөхөж бас ингээд болно. Магадгүй эрүүл мэнд, хувь хүний хөгжил хоёрыг ингээд давхцуулж сонгож болно тий. Ямар нэг спортоор хичээллээ тэр нь таны хобби байгаад мэдээж хэрэг дасгал хөдөлгөөн хүний эрүүл мэндэд ингээд нөлөөлж байгаа. Энэ нь ингээд нэг сумаар хоёр тулаа бууж байгаа юм шиг хоёр талбарыг бөөлчихөж байгаа гэсэн. Тэгэхээр үүнтэй адилхан нөгөө аль болох тэнцвэртэй байдлаар амьдралынхаа талбаруудыг дүүргээрэй гэдэг нь дараагийн нэг хэсэг байгаамаа. Миний дараагийн хэлэх гэж байгаа зөвлөгөөг чи бас саяг дурдлаа. Тэр нь хоббигоо хөгжүүлээрэй гэж хэлэх гэж байна. За бид нар ингээд яг одоо манай нийгмийн эдийн засаг гэл өөр олон юм ярил тэ стресстэй олон нөхцөл байдлуудыг ярьж болохоор байна гэсэн хэдий ч гэсэн тийм нөхцөл байсан ч та өөрийгөө битгий мартаарай. Таны өөрийгөө мартахгүй байх чинь тусалдаг нэг маш чухал зүйл бол хобби байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэд мартсан хобби байж болно. Тэгэд түүнийгээ сэргээгээрэй. Эсвэл шившин туршиж үзмээр байгаа зүйлээ эх хонд бас туршаад үзээрэй. Гэтэ сэтгэл хөдлөл дээрээ бас толгуурлаж биш. Яг бодитойгоор за 1 жилийн турш тасралтгүй энэ спортоор хичээлээд үзье. Эсвэл 1 жилийн турш тасралтгүй за тэр хүн ном унших маш их дуртай хүн байж болно шүү дээ. Тэгэх юм бол сар болгон нэг юм 2 номыг бүр маш сайн ингээд уншина гэж төлөвлөөд тэгээд сар болгон 2 ном уншлаа гэж бодоход жилийн tur 24 ном бүр үнэхээр олон ном байгаа зү тэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөгөө хоббигоо битгий мартаарэ гэж хэлмээр байна. Эсвэл кино үзэх дуртай бол тэгсэн чийж болно. Тэгээ бид нар ингээд өөрсдөө ер нь хамгийн их одоо өдөр тутамдаа цагаан өнгөрөөдөг зүйл гар утас маань болохоор гар утастайгаа ингээд зүрлэл ботчоор байгаа байхгүй. Гар утасаа ингээд айгүй олон юмнуудын зэрэг ингээл гаргацсан, нэг камерыг гаргаал, нэг энэ програм энэ ажиллуулаад тий нэг хүнтэй чатлал гэл олон юм зэрэг ажиллуулчихаар бидний утас халдаг штэ тий. Тэр чин ерөөсө бид нар вийн тархинд бас яг тэгжлэн гэсэн үг байхгүй. Олон юм болонгод тархи ингээд шууд ингээд хүрэхэд халуун мэдрэгдэхгүй ч гэсэн дотроо бол бүр ингээд боо юм болж байгаа штэ тий. Стресстэй болол тий. За тэгээд ажилласныхаа дараа хөөрхөн утасны цэнийг нь бүр ингээд улаан танд за 10% толлоо шүү, 5% толлоо шүү гэл ингээд сануулсаар улаан юм гарсаар тэгээд унтарчдаг. Тэнгүүд нь газ цэнгэлэгчээ аваад уцаа цэнгэлдэг шүү дээ. Тэгээ яг үүнтэй адилхан бид нар их ажилласны дараа, их зүйлд энерги зарцуулсны дараа нөгөө цэнгэлэгчин залгаж байгаа шиг цэник хэрэгтэй болдгоо. Тэр цэнгэнд нойр орно, хоол орно, дасгал хөдөлгөөн орно. Дээрэс нь та өөрийгөө нөгөө мартахгүй байх, амьдралын утга учиртай, өөрийгөө чадчих болж ийн гэдгийг чи мэдрэхэд тэр сайхан мэдрэмжүүдийг авахд туслах юм бол хобби байдаг юм аа гэдгийг хэлмээр. Тэгээ хобби чинь бас нөгөө хүмүүсийг айгүй одоо гоёор ингэж нөгөө холбож өгдөг штэ. Нэг ажлын хамтрагч тэр ажлыг хийж явахдаа танилцсан хүн биш. Зөвхөн хоббин дээрээ тулгуурлаад найз нөхдөд олчиж байгаа байхгүй. Дугуй ундаг бол тэр дугуй ундаг найзуудтайгаа, юм ойдог бол юм онддаг найзуудтай, ном уншдаг бол номын клубын найзууд гэд таны амьдралд бас нөгөө өнгө нэмэх, өөр үзэл бодлыг нэмэх, өөр өнцгүүдийг нэмэх тэр гоё зүйлсийг бас нэмж өгдөг учраас үнийг битгий орхигдуулаарай гэж бас хэлмээр байна. Дараагийн нөгөө нэг зөвлөмжөө бодож ирсэн чинь чиний сая нөгөө ном унших гэдэг хэсэг санаанд одоо дон гэд холбогдсон. Би уншижсэн одоо зөвлөмжөө боловсруулад уншижсэн чинь бид нэр одоо ингээд жишээлбэл сард 2 ном уншина гэж зорилго тавьсан байлаа шүү дээ. Тэгэнгүүт яг 2-ын тоонд айгүй хач холбогдол үүд юм байл та. Магадгүй яг нэг сар дуусгаад нэг би одоо юу болж байгаа вэ гэдэг нэг сөхөд харсан чинь 2 ном уншаагүй. Тэр газ ном уншия гэд шахаж байгаатай адилхан бид нэр зорилгоудаа заримдаа тэгж биелүүлэх гэдэг юм байна л та. Тэгэхээр энийг та сэтгэл ханамжтай бөгөөд үр дүнтэйгээр нөгөө биелүүлэхийн тулд тодорхой жижиг алхмуудад хувааж болно гэдгийг санал болгоод юм байна. Тэгэхээр жишээлх юм бол за би өдөрт ер нь бол 5-10 минут ер нь уншиж байя. Өглөө босоод эсвэл одоо хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод эсвэл яг унтахынхаа өмнө байгаа байхгүй. Утас оролдох зүйлийг орлуулалт хийгээд ном харна. За тэгээд энэ нь өөрөө тодорхой нөгөө дадлыг хүнд бий болгож байгаа. Нөгөө талаасаа хамгийн ихэнд хэлсэн сахилга бат гэдэг зүйл яригдчихэж байгаа. Тэгээд бид нэр зорилгоо биелүүлэхэд бид мэдээж хэрэг сахилга бат хамгийн чухал. Сахилга баттай байхын тулд чамгүй хичээл зүтгэл оролдлогод шаарддаг наа. Тэгэхээр хэрвээ та одоо нөгөө томоор нь харахаар одоо хүндрэлтэй ч юм уу те биелүүлэхэд
их хугацаа их нөөц шаардах гад байвал жижиг алхмуудад хуваагаад үзээрэй гэж байгаа. Тэгээд ингэснээрээ та нөгөө талдаа тодорхой дадлуудыг өөртөө бий болгож чадах маа гэдгийг бас тэнцвэрлсэн байсан. Хоёлаа нөгөө өмнөх подкастн дээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх дээр нэг өдөр тутмын дадлууд гэдгийг бас нэлээд ингээд онцолж ярьсан шүү дээ. Хүлээн зөвшөөрөхөд аюу их чухал гэдэг. Тэгсэн чинь одоо ярьж байгаа энэ сэдвтэй бас аюу их холбогдож байгаа. Сэтгэл ханамжтай байх гэдэгтэй. За энэ талаар анх яасан бэ гэхээр 2005 онд Ломбровский гэж судлаач Humboldt ийм сэтгэл ханамжтай байх суур төвшин гэдэг зүйлээд юм аа гэд. Тэгээд тэр суур төвшингүүд нь юу нөлөөлдөг гэдэг талаар энэ он гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь 100% гэж хэрвээ тэр суур төвшингийг үсгэх юм бол 40% нь ерөөсө бидний өдөр тутмын энгийн дадал нөгөө саяны жижиг хэсгүүдэд хуваачгаа гэд хэлчихсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө 2 ном уншин хичээлдээ сарын сүүлийн 2 хоногт өөрийгөө стресстүүлж яхахаа оронд хэрвээ үнэхээр завгүй хүн өдөрт 1 цагаар ном унших ч юм уу тийм завгүй хүн байж болно. Тэгэх юм бол өдөрт 10 минутыг л яг чанартай ном унших цагт ингээд зарцуулчих гээл тийм жижиг дадлуудад хуваачих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэр сэтгэл ханамжийн чинь 40% нь ингээл бүрдчихнэ гэж үзсэн байна да. Маш амархан сонсогдож байна уу. Тэгэхээр хэдүүлээ одоо ингээд зорилго төлөвлөгөө тэр юмнуудаа жагсаага битсэн бол түүнийгээ одоо ажлын төлөвлөгөөн дээр уул нь бид нар дандаа хийдэг юм байгаа аахгүй юу. Тэгээд яг өөр дээрээ тусахаар бүр ингээд маш том зүйл болгоод ингээд аждаг. Ажлын төлөвлөгөөгөө бид нар яадаг жилээр нь гаргачлаа, улирлаар нь гаргачлаа, сараар нь гаргалаа гэд ингээд бүр 7 хоног дээр нь гаргаад дараагийн 1 дахь өдөр бидний юу хийх ер нь бол тодорхой хийж идэгч дараагийн 5 дахь өдөр яг тодорхой байдаг. Гэтэ яг нэг өөртөө зориулсан юмн дээр орхичдаг байж таарад байна л да. Тэгээ тэр ирээрээ бид нар бас өөрөөсөө холдоод хүлээн зөвшөөрөхгүй сэтгэл ханамжгүй болоод гэл ийм байдлуудыг үүсгдэг болж таарад байна. Тэгэхээр бас чиний нөгөө хэлсэн зөвлөгөөтэй холбоод хэлэхэд өдөр тутмын жижиг дадал гэдэг чинь чухал юм аа гэдэг. Гэтэ одоо өдөр тутмын жижиг дадлуудыг бол бит хоёр шууд ингээ хэлэх боломжгүй шүү дээ. 10 минут алах, 5 минут талархах одоо талархлын тэмдэглэл хөтэлтэй. Тэдэн минут ном унших гэл ингэж хэлэх боломжгүй. Хүн болгоны нөгөө амьдралын хэв маяг зарим хүмүүс яг цагт баригдаад ажиллаж байгаа. Өглөө 9-өөс 5 цаг явна. Зарим хүмүүс бол харьцангуй чөлөө цагтаа. Зарим хүмүүс бүр яг оройн цагаар л илүү их одоо ажилдаг тийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр эдгээртэй тулгуурлаад энэ дадал хвшлүүдэ гаргаарай гэж бас хэлмээр байна. За миний сүүлийн хуваалцахад одоо алхамт зүйл юу вэ гэхээр бид нэр өмнөх оноо ингээд төлөвлөхдөө мэдээж хэрэг өнгөрсөн онтойгоо холбож бодох хандлага бас байдаг юм байна л да. Өнгөрсөн онд би юу хийсэн, юу хийж чадаагүй одоо мэдээж хэрэг ингээд 50 нөгөө дэвтрээс сөхөж хараад уншсан гэдэг шиг өмнөх жил би яалаа гэж сөхөж хардаг байгаа хгүй юу. Тэгээд өмнөх жилээ бодсон мэдрэмж магадгүй дараа жилээ төлөвлөхөд ингээд нөлөөлөх магадaltaй байдаг. Тэгэхээр энэ арга маань болохоор илүү нөгөө өнгөрсөн жилээ дүүнэгтэй холбоотой нөгөө амьдралынхаа оргил цэгүүдийг тэмдэглэл гэдэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр хамгийн одоо сайхан болон хамгийн таагүй цэгүүдийг тэмдэглэнэ гинэ. Одоо график дээр тэмдэглэж байгаа шиг. Тэгэнгүүтээ та бүгдийн цаасан дээр бичээд хамгийн таатай, хамгийн гоё оргил цэгүүд нь юу байсан бэ? Хамгийн өвдөлттэй, хамгийн таагүй тийм одоо оргил цэгүүд гэж хэлэхээр тэр цэгүүд нь юу байсан бэ гэдгээ чагсааж бичээд нэг үзээрэй гинэ. Тэгээд энэ одоо нөгөө нэг чагсааж бичиж байх үед танд ямар мэдрэмж төрсөн тухайн мэдрэмжүүд дээрээ үндэслэн дүгнэлт хийж агаад дараа жилээ төлөвлөж болох юм шүү гэдэг санаа. Энэ бол илүү ийм нөгөө мэдрэмж дүгнэлттэй холбоотой санагдсан. За миний хувьд бас сүүлдээ одоо хэлэх нэг зөвлөгөө юу байна вэ гэхээр өөрийнхөө амьдралын тэнцвэрийг бас үнэлээд үзээрэй. Миний аль хэсэг орхигдоод байна. Аль хэсэгт би илүү их одоо цаг зарцуулаад сайн байна. Аль хэсэг маань бүр 0 дээр магадгүй 1 2 дээр тийм заачаад байна гэдгээ үнэлээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэд энэ үнэлээд үзэхэд тань туслах маш олон хэрэгслүүд байна. За өөрийнхөө амьдралын тэнцвэрийг үнэлэх тестүүд ч байна. За эсвэл нөгөө би түрүүний жишээ аваад ярьж ирсэн шүү дээ. Амьдралын хүртний дасгал гэдэг. Амьдралын хүрт гэхээр баг интернет дээр шууд гараад ирчиндээ тэр дасгалыг эсвэл англиар хайх юм бол live wheel гэж бичээд тэгэнгүүт ерөөсөө нэг юм бөөрнг юм л гараад ирнэ. Тэгээд тэр бөөрнг юмны чинь өнцөг тос бүр дээр нь юу вэ нэ гэхээр ингээд голоор нь тэнхлэгээр хуваацсан. Тэгээд тэр өнцөг тос бүр дээр нь зарим
тийм виллүүдийг харсан чи 6 хэсэг хуваацсан, зарим нь 8, 10 энэ төр гэ янз бүр л байгаа. Тэгээ аль нь сонирхолтой харагдаж ийн хүмүүс өөрсдөө тохируулаад хэрэгжгүй. Надад бол 8,000 одоо хуваацсан тэр хүрд нь бол дажгүй санагдсан. Тэгээ өөр дээрээ бас ажиллаад үзье. Тэгэнгүүтээ нөгөө өөрийнхөө одоо хувийн өсөлт төвчлийг, эрүүл мэндээ, санхүүгээ, гэр бүлийн харилцаагаа, бусдад харилцах, найз нөхдийн харилцаагаа гэд ийм 8 талбаруудаа үнэлж байгаа. Тэгэнгүүт яалтгүй ингээ будаад үзэнгүүт аль нь орхигдоод байгаа нь тэрнийх нь оноо баг ингээ олон бөөрн гэж уулна ингээ гоё ингээ яг бөөрнгийн гараад ирвэл окей явах нь шүү дээ. Гэтэл ингээ зарим хэсэг нь дэшээ, зарим хэсэг нь доошоо гэд бөөрнгийн хэлбэртэй биш гарч ирээд байх юм бол тэр дотгошоо байгаа хэсгүүд дээрээ бид нэр илүү анхаарах хэрэгтэй гэдгийг маань дохио олж таарж байна гэсэн. Тэгэхээр нөгөө зорилго төлөвлөгөөгөө бас гаргахаасаа өмнө үүнийгээ бас үнэлээд үзжүүл зүгээр юм болов гэж бодож байна. Магадгүй та өнгөрсөн хугацаанд маш их ажилласан, маш их хичээсэн болохоор гэр бүлийнхнийгээ орхидуулсан байж магадгүй. Тэгэх юм бол эх хонд тэгээ за бүтэн сая өдөр болгоныг гэр бүлдээ л зориулна шүү. Эсвэл 5 дахь өдрийн орой олгон хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ заавал кино үзье шүү гэртээ гих мэтчлэнгээр тавьж болох юм. Эсвэл та маш их ажилдаа байсан болохоор найз нөхдөдтэйгөө сайн уулзааг байж магадгүй. Тэгэх юм бол за сард нэг удаа найзуудтайгаа уулзсан гэдэг ч юм өөрийнхөө ингээд нөгөө хэмнэлтэд тохируулаад төлөвлөх нь шүү дээ. Тэгэхээр ийм зорилгоодыг төлөвлөчих юм бол та за сардаа нэг удаа, 7 хоногт нэг удаа гингүүт нөгөө олон тэр жижиг хэсгүүд чинь айгүй амархан ингээд гараад ирэх юм шиг төсөөлөгж байгаа, санагдж байгаа, би бас тэгээ гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дасгалыг бас өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Нэг за танаас ихтэл нэг 10 минут л зарцуулагдана дөө. Тэгэл өөртөө бодож байгаа л үнэлээл энэ хэсгүүд анхаарай гээл тэгэл төлөвлөгөө гаргана. Тэгэхээр цаасан дээр тэмдэглээд харахаар илүү тодорхой мэдрэмж төрөх. Яг нэг үйлдэл бодсноос илүү ер нь үйлдэл хийсэн юмнуудаараа бид нар окей ингээ за энэ юм байгаа юм байна гэд илүү сайн анализ хийж чаддаг шүү дээ. За тэгэхээр айгүй хялбархан бөгөөд нэг хурдан хугацаанд хийж болох. Тэгээд нүдэн дээрээ ингээд харах аргыг 58 маань хаваалцлаа. Тэгэхээр бүгдээрээ туршаад үзээрэй. Тэгэхээр өнөөдөр бит хоёр илүү нөгөө сэтгэл ханамжтайгаар ирэх оноо төлөвлөж амьдрах тухай ярьж байгаа. Тэгэхээр надад бас ингэж бодогдоод байгаа хгүй сэтгэл ханамж гэхээр яад ч юм хүмүүс цаанаа нэм нөгөө таатай мэдрэмжийг хүлээдэг юм шиг тэгэнгүүт нөгөө гониг бэжэж баяр илүү нэг юм үн цэнтэй мэдрэмжийг бид нарт өгж байгаа шүү дээ. Тийм болохоор сэтгэл ханамжтайгаар ирэх оноо төлөвлөнө гэдэг нь дандаа нөгөө нэг ад жаргалтай, баяр хөөртэй гэж нөгөө нэг битгий тэр талаас нь хараарай. Үүн дотор нөгөө гуниг, баяр хөөр сая таныг хэлсэнчлэн бүх мэдрэмжүүд ингэж байгаа. Харин бид нэр тэр сэтгэл ханамжийг мэдэрч ирэх оноо төлөвлөхийн тулд саяны тодорхой жижигхэн аргуудыг ашиглаад мөн юу таны хувьд нөгөө сэтгэл ханамжийг өгөх вэ? Таны одоогийн насны онцлогт, биеийн онцлогт ч юм уу амьдралын хэм маягийн онцлогт юу тань тэр сэтгэл ханамжийг өгөх вэ гэдгийг бодолцсон өөрийнхөө ирэх оноо төлөвлөөрэй гэж сонсогч болон үзэгчдээ хэлмээр байна. Тэгээд Тархины айлаас подкаст маань энэхүү сэдвээр 2025 оныхоо сүүлийн дугаарыг нэрлэн та бүхэндээ хүргэж байна. Тэгээд бидэнтэй хамт байдаг үзэгч сонсогчдоо маш их баярлалаа. Бидний дугаар сар бүрийн 15:30-нд та бүхэнд хүрж байгаа. Магадгүй танд подкасттай холбоотой асуулт болон ямар сэдвийн талаар зочин уурж оролцуулахыг хүсэж байгаа вэ гэдгээ та бүхэн бас нэг комент хэсгээр бидэнд бас илгээх боломжтой байгаа шүү. Тэгээд бүгдэнд нь шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2026 оноо сэтгэл ханамжтайгаар туулалт дөрөв өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баяртай.